2025 онд одоо өөр ингэсэн шинэ нэвтрүүлэгтэй болсон. Нэвтрүүлгийн нэрэн бол одоо TikTok найз нараас санал хураасны ичээсүүл одоо зураас гэдэг нэрэн дээр санал нэгдлээ. Тэгээ өнөөдөр манай зураас нэвтрүүлгийн анхны зочноор манай Баянжиргал ахтайгаа уулзаад Баянжиргал ах маань одоо арх орчин нутагтай Бөөж хотод IT-ийн мэрэгдлэр одоо ажиллаж байна тийм ээ. За одоо саяхан сар шинэ өнгөрж ийн өнөө жил хаа шинэлсэн бэ? Өнөө жил Бөөжийн шинэлсэн. Тэгээ нутагтай хараагүй. За тэгээд Баянжиргал ах бид хоёрын хувьд бол нэг дундын нэг танил хүнтэй тэр бол Юйлан агч таны төрсөн агч Юйлан агч бол одоо миний магистрийн чол хамгаалахад одоо ном хаялцааны хишгүүнээр саачижсэн. Тэгээд өөрөө бас тийм Бөөжийн их сургуулийн доктор таны агч. Тэгээд таны хувьд бол бас Чинхуа их сургуулийн магистр. Тэгээд би бас таны гэр бүлийн хүмүүжлийн талаараас их сонирхдгийн аав ээж нь яаж одоо хичээл сурлагыг хүмүүжүүлж гатгаж ирсэн бол тэгвэл одоо манай аав ээж гэр бүлийн тухай ярихаар бол манай аав ээж бол манай тэр сомныхаа би бол арч шошны шоугын сомных шүү дээ. Манай аав ээж тэр сомны сургуулийнхаа багш. Тэгээд тийм болохоор одоо багш хүн болохоор ч юм бүр ерөнхийдөө хүүхдийнхээ сургаал моделийг бол илүү чанга атгах шүү дээ. Тийм болохоор багаасаа одоо манай хичээл одоо дасгал даалгавар энтрийг сайн атгахтаа. Манай ээжийн хувьд бол даачтай хэмгээ одоо манай дасгал даалгаврыг жааж жолоодох талаар их чах хүч хөдөлмөр зарчуулдаг шүү дээ. Тэгвэл манай аав бол юу нэ хатуу чанга хүн их чанга шаардлагатай. Одоо тэгээд цаг мөнгө үрцэт юм одоо их уурлаа шүү дээ. Тиймэрхүү тэгээд хаад бас манай аав бол одоо батгад шүү дээ. Жирэм талаар нэлээ холын харчтай хэлж болно. Эгч манай хоёрын одоо баг байхад манай сомны сургуульд англи хэл чадахгүй шүү дээ. Тэгээд манай баг сургуулаас ихтэй одоо грийн багш жалаад манай хоёрт англи хэл зааж ирсэн шүү дээ. Баг сургуулаас уу? Тийм. Одоо тэр сомны хөвчөнд бол баг грийн багш жаана гэдэг баг тийм байгаагүй чаг байж та 90-ад оны чаг байж. Эргээд хаад 99 он 2000 он болоход тэр ихлэ одоо компьютерийн мэрэгжил юм интернет гээд ихлэ одоо хүн мэдж явах үед шүү дээ. Мэдж явах үед бол бас шиянд очоод манаас компьютер авч гисэн шүү дээ. Бараг манай сомондоо батхад бас хамгийн анхны компьютертэй гэр бүл гэж хэлж байна. Одоо тэр одоо батгч юм бас манай сүүлийн одоо юм мэрэгжил сурах юм уу? Одоо компьютерийн жамаар явахд бол бас тэр үед одоо эхлээд сойрын тавьж өгсөн хат тавьж оруулж байна. Тийм. Одоо гэр бүлийн хувьд гүмхээр бол иймэрхүү одоо бас миний бодохоор хүн болго юм уу ямар ч гэр бүл өөрийнх нь тийм анчлаг байна гэсэн үг. Ямар ч миний хүчээр бас тийм бүрэмсэн ийм дарвиш сайн гэсэн тийм ухаан бас биш ээ. Би бас ярамдан бодно бас ийм нэг тийм нэг чанга юм уу хүний шаарцтай ийм нэг жам шогмор явснаас болоод жирэн талаар бас баг хөрөлчгүй тал орчин ингээ өөрийгөө бас боддог. Тийм учраас хүн болгоно өөрийнхөө тэр байдлаар зохицуулаад жирэм хариу аав ээжийн дэмий хамаарах хөлт буюу сайн барьж чадаад өөрийнхөө гэсэн ямар бодолтой шийдэж чадах хүмүүс бол бас маш сүүлийн үед маш амжилт болсон маш их хэм бүтээсийг харж ирсэн шүү дээ. Тийм учраас би бас ямар ч юм өөрөөсөө мотэй талбар байна гэж боддог. Тийм. Таны бакалавр бол Бөөжингийн байгаль техникийн их сургуулиас одоо софтын мэрэгдлээс төгссөн. Тэгээд энэ мэрэгжил таны хувьд ямар хөө санагддаг вэ? Тэгээд энэ мэрэгжилээр сурах гэж сонирхолтой дүүнээр даа хэлсээр ямар хөө санал байна уу? Тэгээ миний хувьд бол анх одоо домд сургуулиас аваад компьютер мэрэгдэлд бол маш их дур багтай. Тэр үед бол компьютер гэж одоо би анх удаа компьютерийн тухай ойлгох одоо Windows тэр тухай ойлгоход бол бүр тэр компьютер харж байгаагүй шүү дээ. Номын сангаар тавьж байгаад компьютерийн тухай ном олоод тэр дотор Windows-ны ийм чигээр энийг яаж одоо тэр товтлороор яаж эжимтнэ энэ тухай ингээд ном дөрөс үжиж байгаа ийм нэг юм байдаг юм шүү дээ гэдэг их бахархаж ийж гэсэн. Гэхдээ ер нь одоо маш их дур багтай. Чи сүүл нь манай гэрийн аав ээж компьютер авч гисэн дараа бас өөрөө оролдсон одоо ингэчгээд чи одоо домд сургуулийн хэдийгээр одоо код бичихэн талаар одоо тийм их чадаагүй боловч бол энэ мэрэгжил өөрөө маш их сонирхолтой болсон шүү дээ. Тийм учраас их сургууль одоо энэ мэрэгдлийг сонгох бол надад авч хэлэхэд нэлээд айнданы хэвдэл байсан тэр үед бол тий. Тэгээд хаад одоо дижилэн жам мөрөөр явж ирээд хаа батхад бол гол нь хаашла өөрийн дуртай одоо энэ мэрэгдлийг суралцаад энэ жамаараа явснаа ямар нэг хэмжээнд бас их жолтын явдаг гэж боддог. Тийм учраас манай одоо түүнээр давчилбал бас хамаг төрөнд хаашил энэ мэрэгдэл чиний жинхэнэ өөрийн чинь дур сонирхол мөн үү гэдгээ өөрөө одоо өөрөө сэтгэж штэ. Одоо дуртай байдлаар миний өчгөр яангүй энэ мэрэгдэл одоо ойл талаар бүр ашигтай жил олон байж та. Гэвч одоо заавал мэрэгдэл одоо
энэ мөрөдөл одоо сайн байна гэдэг мөрөдлийг сурах нь бас тийм ч аргатай биш бас өөр бас боломжгүй олон байна гэдэг. Би бас энэ Бээжинд байхдаа танай Чинхуа их сургуулийн магистр шалгуулах энэ учрыг бас олон хүнээс сонсч ирсэн. Та бол бас хэл нэг жил адлаан тавьж байгаа номоо давтаад шалгуулж ирсэн. Тэгээд бас энэ хоёрдугаар шалгалтандаа бол нэгдүгээр нөрөөр Чинхуа их сургуулийн магистрт орж илаа гэж ирсэн. Тийм одоо хятадаар фуршиг хэлж шүү дээ. Давтын шалгалтын дээр нэг өөр түнжин бодол тийм хатай. Тэгээд энэ Чинхуа их сургууль дахь сурчлах таны хожмын ажил үйлс ямар хүн нөлөө үзүүлсэн бол? Одоо яг үннийг хэлэхэд ч та миний утгаар Чинхуа их сургууль шалгуулсан нь миний хувьд авчирвал хоёр өнгөрөлтөө. Нэг нь бол шалгуулахаар бэлтгэсэн өнгөрөлтөө байна. Бас нэг нь бол одоо ороод сурчилсан өнгөрөлтөө байна. Надад авчирвал энэ хоёр өнгөрөлтөө бүр адилхан надад өөрийнхөө тийм ололттой гэж бодож та. Одоо шалгуулсан тэр нэг явчин бол яг сая таны ярьсан шиг одоо би сая ихэлсээр бас манай нэг сурлагын хандагаа нэг компанид ажиллаж байсан. Сүүлд нь бодоод одоо ер нь бас хүний жан адилгүй гэсэн үг. Би бол одоо манай зарим шилдэг найз нараасаа бодвол шүү дээ. Би тэдэнтэй өөрийгөө одоо ингэж харьцуулж үзвэл яг чигэж нэг ярилж өөрөө жорог шийдээд ингэ шигдэж орох юм уу бодоод заавал энэ хийнэ гэдэг энэ талаар арай дутмага. Тийм учраас одоо бүгдийг давхуулаад адланчин юугаар чинь ингээд ирэхэд бол хайлалдна гэдэг. Хаалт өвдөртэй. Тийм. Энэ бол миний хавны дутагдaltaй хичээлх юм одоо. Тийм учраас үл нь бодоод гэвч одоо тэр үед бол энэ сургуульд олж суралтна гэдэг энэ хүсэл бодол бол маш одоо ерөөсөн миний багийн хүсэл шүү дээ. Тийм ерөөсөн энэ маань гэрийн бас дэмждэг учраас үл нь бодоод хашлаа нэг тусгай чаг гаргаж ийж одоо жинхэнэ нэг чармэж үжээг шийдээ тэгээд нэг хэсэг огч агарахад тусгай суралцсан. Тэгээд одоо тэр суугчид бас нэг арга хэмжээ авсан. Ер нь би өөр их амрах сэтгэл алгах хэрэгтэй хөө. Жагаар утас гэнэ компьютер гэнэ нэг юм бол ялж чадхаараа одоо биесээ холдуулна шүү дээ. Эргээ бас нэг тэр үед бол бас нэг хэдэн хамт одоо Чинхуа шалгуулах хөсөлтэй тийм нэг найд наруутай танилцсан шүү дээ. Тэгээд манайс яг хамттан ном ууждаг шүү дээ. Тэгээд сүүлд нь бас манайс баг бүр орж гасан байсан. Тэр үед нээж одоо утхад тийм учраас тийм орчин тойрны бүрдүүлээд Чинхуа өөрийгөө бас өсөж санджээс юм хийгээд ирэхэд бол Чинхуа одоо ашиглавч өндөр болоод ирэн гэсэн үг. Тийм учраас тэр нэг хэсэг очоод Чинхуа нэгд бол одоо нийгэмд бас нэлээд өндөр хадлыг яаж бүтэх тухай бол нэг өөр нэг ололттой болсон. Тий бас нэг нь одоо орж суралцсны дараах шүү дээ. Суралцсны дараа нэг хэсэг очоод бол яг одоо миний өөрийн бодсон шүү дээ. Яг болсон бол одоо магистраар яваад дараа нь доктораар яваад одоо жоохон жалгаад эрдэмшлэгний жамаар явах юм уу одоо. Энэ бол миний тэр үеийн хүсэл байсан шүү дээ. Гэвч одоо сүүлийн хад утгад тэр жамаар яваагүй. Энэ бол бас миний суралж хогчны зарим нэг төрөлттэй холбогдомж бодно. Одоо тэр үед бол яг миний хувьд Чинхуад одоо суралцсан хүн болгоны ололт төрөгтэй л шүү дээ. Яг миний хувьд бол тэр үед бол одооний яг одооний хийж байгаа бол одоо гол манай AI гэж шүү дээ. Хэмэл аюун. Тэр талаар бол яг гүн тийм олон юм их олны суралцаагүй. Тэр үед бол тэр бас нэг чаг үйтэй олгодно. Учир нь тэр үед бол яа бас яг тийм их шатанд ороогүй байсан шүү дээ. Гэвч бол манай нэг зарим нэг бүлэг хамт сургаалтанд бол бас тэр хамаатын чиглэлээр оролж ирсэн. Би бол яг тэр хамаатын чиглэлд бас тийм их ороогүй шүү дээ. Манай тэр багшийн манай тэр одоо жолоот багшийн тэр чиглэл ари бас ари баг ондоо. Тийм учраас бол яг одооний хийж яхах нь адил мэрэгдлээ ойлголоо батхад бол тэр үед одоо миний адил мэрэгдлийнх нь яг суурийн тэр хэсэг хоцон тавьж эхлэхэд ари бэрх. Гэвч бас нэг их миний өчиг хамгийн их нэг ололт нь бол очоод их нүднөөс ухаантай. Учир нь Чинхуа их сургууль би бол компьютерийн салуур шүү дээ. Компьютерийн салуур манай тэр багшийн манай тэр туршилтын засагт олон одоо Чинхуаны эрүүн тэр оюутнаас ирсэн нэлээд шилдэг хамт сургалтууд байна. Тэр дотор анчхалаа одоо Чинхуад одоо нэг явж ирэх гэсэн үгээр хэлсэн анх байж та. Одоо хятадаар явбар гэж шүү дээ. Манай туршилтын ангид бол тэр явбараас ирсэн сурагч нэлээд байсан. Учир нь манай туршилтын засгийн нэг багш их одоо нэлээд шилдэг Чинхуад бас нэлээд дээгүр одоо явдаг нэг багш байдаг. Бүр тэрний доор ирсэн сурагчид олон байдаг шүү дээ. Тэгээ манайс нэг туршилтын засгийн болохоор ч ярим тэрий өргөлж ажгалдаг. Жишээлбэл харин тэр үед бас холоос үлж яана шүү дээ. Манай хажуудах тасгийн хүн гэдэг бичижээс ухаатай. Үнэндээ яг бичсэн бол манай өөрийн тасгийн хүн бичсэн шүү дээ. Тэгвэл одоо тэр багшийн дорох сурагчид бичиж гэсэн үг. Тэгээд тэр сурагчид бол одоо би дахиад батхад бол нийгэмдээ одоо манай улсын хөвчөний бол хамгийн шилдэг нэг бүлэг хүмүүсийн нэг бүлэг хүмүүс байсан байх уу. Дахиад одоо төгснөхийн дараа эдийн жил юм одоо хой үдэ ч гэсэн тэднүүсээ хийжээс бүтвэл дахиад төгснөхийн дараа хийжээс адил бүтлийн одоо би бас ажигладаг шүү дээ. Тийм болохоор одоо юу гэж хэлнэ. Тэднүүсээр дамжаад нэг үл бас жинхэнэ ямар хэмжээнд хүртэл айдлыг хийж болдог юм байна. Жохон
ямар хаадад дэлхийн хэмжээнд ч юм уу хийж болдог. Уунадаа ийм боломж гэдгийг бас итгэмээргүй байдаг шүү дээ. Тэднүүсээ хараад одоо ийм нэг бас ийм боломж байж байгаа. Ийм боломжийг хийхэд бол одоо ямар хэмжээнд хүртэл чиний мэдлэг боловсрол ямар хэмжээнд хүртэл хүрсэн байх хэрэгтэй гэдэг талаар бол их боддог. Ярангуй би өөрөө мал хэднээс юрдээ маш их жаатай гэсэн үг. Ч жаа хэдий байна гэдгээр өөрөө ингэ бодох юм бас өөрөө мэдээ бол их олтыг бодно шүү дээ. Тий. Одоо ерөнхийдөө надад бол нэг их төрөгтэй санагдана. Тийм. Одоо чимэл яг одоо өөрийн эрдэм шинжилгээний боловсролын тараас бол Чинхоос их сургуулийн нэг онцлог шүү дээ. Одоо бол баг нийгэм болсон байхаа. Тэр үед бол бас харьцангуй цөөн байсан. Таны эрдэм шинжилгээний өгүүлбэрт дэлхийн дэсийн тийм нэг одоо конференс хурал юм уу сэтгүүл нийтлүүлэх хэвдэж шүү дээ. Тэр үед бол зарим сургуулиуд одоо шаардлага нарийн тийм хэмжээ төрөөгүй шүү дээ. Гэвч бол Чинхогийн сургууль бол яаж одоо баг бүр чиг шаарддаг гэсэн үг. Тийм учраас тэр үуч одоо би ердөө англи хэл баг гэргүй шүү дээ. Гэвч одоо багш ердөө нэг шаарддаг болохоор ч бас тэгээд одоо орж хэмжээ бас нэг хэдэн дэлхийн дэсийн тийм өгөл одоо хуралдад нийтлүүлээд бас гадаад гараад нэг хурал орж ирсэн шүү дээ. Тийм учраас одоо энэ 11 2 оны ядлаж бодохор чинь бол тэр үед бол бас иймэрхүү энэ эрдэмчлэгээ хийх нэг боловсролыг бол бас анхны хэмжээнд бол иживчээж үүж байна. Тийм учраас хэдийгээр сүүлийн үед бол яг энэ эрдэм шинжилгээний судалгааны жамаар яваагүй боловч одоо яг манай ажилд бол ийм AI мэрэгдээ ашиглах юм уу савлахад бол бүр хэрэгсэн шүү дээ тийм үндсэн боловсрол. Тийм учраас одоо энэ бол бас тэр үед одоо Чинхогийн сургууль сурагчтай хангааж өгчээсэн боломж шүү дээ. Гэвч одоо бол одоо манай бас энэ AI мэрэгдээ бол нэлээд хурд өгж байгаа учраас миний одоо нэг олж ажигласнаар баг олонхын сургууль одоо одооний сурагчид төгсөж байгаа сурагчид бүр тийм хэмжээнд хүртэл тэрээс давуулсан тийм боловсралтай болоод байгаа бүр ажиглагддаг шүү дээ. Тийм учраас хаашлаа одоо шинэ үеийн залуучууд ямар гэсэн үг. Тэр л таны одоо сурвалжлагын явч. Тэгээд одоо таны ажлын гараагаас эхэлж ярьсаар та хамгийн түрүүл NEC гэдэг Японы компанийн дунд улсын судалгааны хүрээлэнд туслах судлаачаар ажиллаж ирсэн юм тийм ээ. Тийм тэгээд таны судалгааны чиглэл нь юу байсан бэ? Тэр дараачийн ажлууд нь бас ямархуу юм тусалж ирсэн бол. Тийм. Тэгээ төгснөөс аваад одоо толтол одооний нэг мэрэгдлийн үгээр авч хэлбэл ерөнхийдөө бүр AI хэмэл оюуны чиглэлээр ажиллаж байгааг хэлж болно. Гэвч одоо AI гэдэг энэ үг бол бас орчмын одоо 5-6 жилд бол ерөнхийдөө энэ нэг үг бол төлөвшсөн ухаантай. Тэрээс өмнө бол хэдийгээр AI гэдэг хагдан байдаг боловч хэлдэг нэр нь бас тийм адилгүй гэсэн үг. Энэ манай компьютерийн нэг нэр том яваад хурдан. Тэр үед бол ерөнхийдөө data mining гэж хэлэх нь олон байсан. Одоо шүүжи waaj гэж хэлнэ. Гэвч одоо би бодвол бас л AI-ны их төлөвөөр навчинд харагдана. Дахиад сүүлийн үед одоо бас machine learning юм уу ямар deep learning AI гэдэг одоо их хол нэрүүд байдаг шүү дээ. Тэгээд одоо миний ANC хийжсэн бол deep mining-ийнх нь дугмиланд ажиллажсэн. Тийм учраас бас одоо тэр үеийнх одоо AI мэрэгдлийн тухай орж ирсэн юм хатай. Тэгээд бас нэг хэсэг очоо Японд очоод одоо Японд байгаа шинэлэг тэдний хөрөөлөнгөнд улсаатай бас нэг үе хамтарч ажиллаж ирсэн. Тэгээд залгаад та Meituan гэдэг компанид ажиллаж ирсэн юм. Тийм. Тэгээд гол нь бол зар сурталчилгааны судалгааны ажлыг хийдэг гэж юм. Тэгээд Meituan компанийн зар сурталчилгааны давчингийн хөгжилтэд бас таас одоо довэм одоо үр бүтэмж гаргаж илаа гэж сонссон. Тэгээ одоо Meituan бол яг миний одоо толтлох энэ адлын гарааны одоо хамгийн урт хогцоо нь шүү дээ. Би 15 онд Meituan-д очоод 24 онд гарч ирсэн нийт бараг 9 жил илүү 10 жил шахаа ажилласан юм хантай. Тэгээд Meituan-д ороход бол 15 онд бол Meituan-ы бас хөгжилтийн одоо анхны шатнд байсан. Тэр үед бол Meituan-ы компанид бол 60 сурталчилгааны ийм холтис бол би байгуулагдаагүй гэж гэсэн үг. Гэтэл одоо яг манай интернет компанид авчилбал хамгийн гол орлого нь ердөө 60 сурталчилгаанаас ирнэ шүү дээ. Meituan бас яллахаа. Гэвч бол Meituan дээр ийм одоо хэлтээс арай байгуулагдаагүй байсан. Тэгээд би орсныхан дараа сар яг ийм хэлтээс байгуулагдаад би тэр хэлтэст орсон шүү дээ. Тийм учраас яг сайхан одоо өнөө хэлтээсээ эхэлж байгуулснаас наваад анхны одоо кодыг хэлж бизнес эхэлж оролцоод дахиад одоо эдгээр бас тэрийг одоо төлөвлөжүүлээд орлого нэмэгдээд дахиад сүүлийн үед одоо хамгийн шинэ одоо 24 оныг жилэхэр чинь нэг өдрийн орлого өндөртэй бол одоо шүр төгрөгийг авч ирсэн юм хатай. Одоо бол Meituan-ы гол орлогын мэдээж нэг нь шүү дээ. Чугал одоо энэ 60 сурталчилгааны энэ дотор бол энэ AI-ны мэрэгжил юм уу одоо SWOT algorithm гэж хэлнэ. Бодлого тоглоомны мэрэгжил бол их хэрэгснэ. Тийм. Одоо ерөнхийдөө хэлэхэд бол энэ
одоо ChatGPT гарч ирсэнээс аваад шүү дээ. Одоо AI бол ямар ч хүрээ өвчнөр хэрэглэгдэх боломжтой болоод байна. Гэвч одоо бид хурлаа 10 жилийн өмнө бодоход бол тэр үеийн AI мэрэгжил бол интернет компанид авчирч ясан ашиг орлого голдуу 3 жилийн хэлтсэл голдуу хэрэглэгддэг байсан. Нэг нь бол одоо хайх мэрэгжил шүү дээ. Сүүсөө. Нөгөө нь бол одоо Twitter гэж надад одоо манай тийм одоо нэг дуугийн юм уу одоо TikTok-ийн ингэж чамд нэгээр уулын чам Twitter гэж хэлдэг. Тийм одоо тийм нэг бас нэг надад жаршлах гэж байна шүү дээ. Тийм учраас энэ уран мэрэгдэл дээр бол энэ AI гэж хэлэх юм уу одоо тэр үеийн тэр мэрэгдлүүд бол алгоритмын мэрэгдлүүд бол энэ орлогын их бүтэх юм боломжтой гэсэн үг. Тийм учраас би бол яг сайн алгоритм одоо AI-ных нь салбарт адилдаг шүү дээ. Тийм. Одоо чанаа голдуу одоо энэ ямар хүмүүс одоо метаны аппликейшнийг хэрэглэхэд ямар жармадагийн чамд үжүүлдгийг хаад одоо энэ чидээр тогшгод шүү дээ. Би тэр чанаас тэр жармадыг тавьж байгаа хүнээс хэдийн мөнгө хураадгийг тэгээ энэ донд бол бас эрвэн юм одоо юу ч юм да тогтолж авч хэлэх юм уу. Учир нь жармадагийн өснөөс болоод үжиж байгаа хүн бол бас нэг тэр хүний аппликейшнийг ашиглах нэг тааламж нь арай баг нөлөө хүртэн шүү дээ. Гэвч энэс болоод бол энэ жармадыг тавьж байгаа хүн бол ашиг олно шүү дээ. Донд нэргээд бас мөнгө хурааж байгаа учраас манай компани бас ашиг олно шүү дээ. Тийм учраас гурван итгэхэд одоо энэ ашиг тусыг яаж ингэж сайхан тэнцвэрштэй ийм тогтолцоод байлгана гэдэг бол одоо манай улсын тэр гол шийдвэрлэх нэг арга шүү дээ. За тэнцвэршүүлэхийн дундаа аль-алийнх нь одоо хин гэж тоглын тараах байдлаар бас манай компанийн ашиг орлого нэмэгдүүлнэ шүү дээ. Одоо энэ одоо тэр манай гол одоо хийж байгаа ажлынх нь одоо гол зорилго нь. Тэгээ одоо энэ нэг зорилгын дагуу бол одоо манай энэ 10 жил ердэл энэ хамаа бүхий энэ дундах энэ AI-ны мэрэгдлүүдийг одоо их бүр оролцоод бүр оролцоод одоо бүр нэлээд мэдэгдэм тийм амжилтуудыг олж ирсэн. Тий. Одоо тэгээд бас тэр дундаа бас манай метониас одоо жил бүр одоо интернет компани бол жил бүр юм уу эсвэл хагас жил бүрдээ нэг одоо энэ бүх ажилтныхаа нэг хэрэг бүтэмжийг шалгаруулна шүү дээ. За одоо тэр дунд бас нэлээд олон тийм одоо шилдэг гэсэн тийм хэмжээнд бол хөндлөгчсөн тийм. Одоо бидний өдөр тутмын хэрэгэлдэг нь одоо Meituan гэдэг аппликейшнд бас таны хүч хувь нэмэр бас байсан юм байна. Одоо олон хүн мэддэг үү? Монгол хүн нэг юм мэрэгжлийн хийжсэн байх шүү. Тийм. Гэхдээ одоо үнэндээ над шиг юм монголчууд олон байна. Интернет компани ажиллаж байгаа олон байна. Одоо ер нь Meituan гэж хэлэхэд манай Meituan-д ариун тийм өөрийн хэрэглэдэг тийм WeChat-ийн мөрхөд дотор холбогддог тийм нэг софтвер шүү дээ. Тэр дотроос манай бүх ажилтныхаа нэр өнтер олж үжин шүү дээ. Тэгэхээр тийм Монгол улсууд нэр харагдаа бас танилцсан бас нэлээд байна. Тийм учраас ийм одоо Meituan бочоод өөр компаниуд ажиллаж байгаа. Бээжинд одоо энэ чиглэлээр хийж байгаа мөнөвчгөр бас монголчууд нэлээд байна үнэндээ. Тийм. Тэгээ таны намтрыг үзээд бас та нар CIKM гэдэг нэг шилдэг цуулган юм уу одоо бас өндөр түвшний нэг хэмэл оюун ухааны хурал дээр судалгааны үглэл нийтлүүлж ирсэн байна. Тэгээ би бас энэ хурлын талаараас жоохон одоо ойлголт авсан. Энэ бол одоо Conference on Information and Knowledge Management гэдэг энэ хурлын дүгнэлт нийтлэл. Энэ бол олон улсын төсөө одоо компьютерийн шинжилгээ ухаан, мэдээлэл, хэмэл оюун ухааны талын одоо маш өндөр баримжаатай юм одоо хурал юм байна. Тэгээд энд одоо үглэл нийтлүүлэх нь бас маш чанга баримжаатай шиний үүссэн бүтөөлч бас ингээд хэрэглэх үн цэнтэй байх хэрэгтэй гэж юм. Тэгээ таасанд үгэл нийтлүүлсэн байна. Судалгааны уулгааны дүгнэлт орцаар. Тэгээд одоо манай тэр өглөөлөх хэрчээ одоо бас Meituan одоо жар сурталчилгааны тухай хийж захта одоо манай улсын бид бол AI мөсгөл одоо алгоритмыг ашиглаж хийж одоо асуудлыг шийдвэрлэнэ шүү дээ. Тэгээд тэр донд бол одоо бид бол бас зарим нэг манай тусгай Meituan-д орж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө одоо өөрийнхөө гэсэн тийм шинэ алгоритмыг одоо чиглэж төсвөлж одоо энээр дамжаад бас өөрөө ашиг олсон ийм жишээгүүд байдаг шүү дээ. Тэгээд энэ жишээгүүдийг энэ адилгаа мөн хураангуйлаад одоо сүүлд нэг үл болгоод нийтлсэн тийм ухаантай. Тэгээд одоо яг тусгай хийсэн шийдвэрлсэн аргын гэжлэхэр чинь гол нь 2 жилийн асуудлыг бол шийдвэрлэх явц донд бол нэг үл шин айдиа оруулсан гэж ойлгож байна. Нэг нь бол одоо ямар жармадагийн тавхаар чи хүмүүс илүү анхаарал хандуулдаг. Одоо энэ ч одоо тооны ханаар бүр боломжийн асуудал шүү дээ. Одоо энэ холдомжийн яаж одоо илүү элдвжлээ одоо ийм хүүнийх нь одоо элдвснээ одоо ийм
нас жил юм уу өнгөрсөн ажиглаж байсан өнөө жармаданыхаа онцлог юм уу одоо эдгэрийг үндэслэж яагаад одоо энэ хүн жоохон ямар жармадаг ин өгвөл тэр хүний анхаарлаа хандуулах боломж нь олон өндөр болно гэдэг талаар одоо манай нэгэнтээ байсан адилхан суурин дээр улам дагалах майхуулсан. Одоо ийм нэг өрөвтөл авчирсан. Бас нэгэн бол одоо яаж одоо учир нь манус майтаны ингээ өчих явч тундаа жоохон нэг л жармад олж өчих биш үү? Нэлээ хэдий олж өчих та. Чи доош урвал бас нэг 4 5 10-га гарч ирж байна. Чүгэл одоо энэ эдгэрүүдийн ямар нэгдэс дараалал жагсгаавал одоо нийтдээ олох орлого дахад сайн ярьсан тэр тогтолж байгаа байх уу? Энэ тогтолж байгаас улам сайн тогтолж байгаа батлагын хамтдаа энэ орлого бас хамгийн өндөр манай компани олох орлогоос хамгийн өндөр юмнаа өрдөлнө гэдэг. Энэ бол бас нэг өөр нэг талын хятадаар бол юу ч хөөшөө гэж байна. Энэ ч юм бол бас AI-г 11 онд тэмдэглэлийн нэг тооны ухааны шинжилгээ одоо мэрэгжил хэрэглэн шүү дээ. Одоо өнөөсөөс хамт ашиглаад чи энэ 2 жилийн мэрэгжлийг хамтруулад тэгээ зөвлөлд нь туршилт хийгээд одоо манай жинхэнэ аппликейшнээр гаргагаад тэр одоо манай энэ хэрэг одоо манай ашиг орлого бас нэмэгдсэн юм хаатай. Одоо тэрийг одоо зөвлөлд нь хоронгуулж бичээд юм уу гэвэл нийтлэлсэн. Одоо ерөнхийдөө интернет компанид бол ийм алгоритмын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсүүд жил бүрдээ өөрийн хийсэн адлаа хоронгуулад тэр дотор нь одоо жинхэнэ манай компаниас даваалаад өөр компанид бүхэлээ энэ хөрөө өвчөнд шүү дээ. Бүр ийм өөрийнхөө нөлөө тусгаал болох боломжтой ийм энийг болон гэж өглөө болгоод нийтлүүлээд хоорондоо одоо энээр дамжаад хоорондоо мэрэгжлийн суралцаа хийж шүү дээ. Энэ бол ерөнхийдөө компьютерийн салбарын миний үчгээр маш сайн нэг тал. Өөр чиглэлүүд бол ер нь тийм амархан хоорондоо нуугаад ч юм ямар ингээд чигд их хоорондоо тийм суралцахаас арай бага юудаг шиг нуудаг шиг. Гэвч компьютерийнход ийм нэг мэрэгжил бол одоо тэрний үүс төгсөн тэр төөх нь юурээсээ ингэж хаваалчиж яж одоо Linux одоо ийм өчмөр ингэж open source нэгэлбэрээр хоорондоо ингэж хаваалчиж яадал ингэж хөгцсөн хат шүү дээ. Тийм учраас тийм DNA дотор тийм юм байна гэсэн үг. За бүх юм маань одоо нэг яаж гэсэн ядлах шүү дээ. Бүх юм open source болгоод л хоорондоо хаваалчаад би ийм мэрэгтэй ашигласан. Ийм нэг соёлын ийм нэг орчин тарин байх учраас одоо бүр компаниуд бүр ингэж хийдэг. Тэгээ манаас бас одоо энэ нэг нөлөө урсгалд ингэж хамтаа оролцсон тийм ухаантай. Тийм. Ерөнхийдөө энэ бол би бол их сайн боддог. Тийм. Тэгээд ер нь ямар нэг мэрэгжил бас хамтаар давшаа гэвэл ер нь хоорондоо ангах баялгаан солилцож байвал зөв юм байна шүү тийм ээ. Тийм. Одоо ер нь эглэхэр чи орчин одоо их юу болж байгаа нэ DeepSeek байхгүй юу. Одоо тэр чинь бас л яагаад одоо ийм их анхаарал өртөж байгаа гэснээр нэг шалтгаан тэр бол open source хэлбэрээр өөрийнхөө одоо энэ жагуурынхаа параметр болоод бас мэрэгжлийнхэн зарим жижиг явчуудын бүр ингээд эдгээр одоо өгүүлэл хэлбэрээр нийтлсэн шүү дээ. Тийм учраас хүмүүс одоо энийг дураагаад өөртөө бас дэвсгэр хийх боломж байна шүү дээ. Энэ одоо тэрний бас ийм их хүний анхаарал төрж байгаа нэг шалтгаан шүү дээ. Бүр их одоо сайн уучраа ярьтай. Тийм байна. Сайн л сонслоо энэ талаар. Тэгэхээр та бол одоо Nedman метан компаниас одоо адлан ташаагаад одоогийн AI-гийн баг хамт олонтой хамт ирж ажилласан юм байна. Яагаад энэ шийдвэрийг гаргасан бэ? Одоо нэг хэдэн жилийн шалтгаан байна. Нэгэд бол том интернет компанид ажиллах бол ер нь одоо нэг хэмжээнд очиж энийг насаараа хиймэрч ажил биш шиг л санагддаг да. Одоо олон талын босч шалтгаан байна. Өөрийн бас нэмэт шалтгаан бас байна. Одоо жалгаад одоо би бас энэ наснд хүртэл ажиллаж байна. Жалгаад би 10 жилийн дараа хаав их юм одоо ингэ ботглоор ч юм бас магадгүй эсвэл бас өөр боломжийг эргэлэх бас тийм чухалтай гэж боддог шүү дээ. Энд бол нэг шалтгаан. Бас нэг шалтгаан гэвэл ярангууд энэ ChatGPT мэдэлснээс аваад жинхэнэ одоо манай AI бол одоо цаг үе жаагалсан энэ ухаантай шинэ мэрэгдэл болсон шүү дээ. Тэрээс ChatGPT-гээс сүүлэрх AI болоод тэрээс өмнө орж ирсэн AI миний үчир маш их жөрөөтэй одоо ичгэн хэлж болно. Тэгээ одоо ChatGPT мэдэлснээс аваад одоо маш олон шинэ боломжууд гарч ирсэн. Ирээдүйд бас маш одоо мэдээж их боломжууд одоо байгаа шүү дээ. Тийм учраас бас энэ нэг давалгаанд одоо чи юуг бүтээх гэж ари их үгээ хэлэхгүй очиж урдаа оролцчих гэсэн тийм нэг хүсэл бодол ерөөсөн байдаг шүү дээ. Тийм учраас энэ бол бас нэг шалтгаан нь. Чигвэл бас нэг ярангууд одоо ийм нэг чаг тахал одоо манай компанид ер нь манай угийн одоо таньж мэддэг ийм удирдлага болоод хамт ажиллаж исэн хүмүүсүүд шүү дээ. Тэгээд одоо хамтарч ажиллая гэдэг ингэж өвлөд ирэхээр би бас одоо ийм нэг тахал байх болохоор нэг хамт оролцоод одоо ийм эхлүүлж хийж байгаа учраас ухаантай. Дээж одоо интернет ийм чиглэл ч юм уу өөр ямар чиглэлээр адилхан магадгүй ерөөхдөө нэг үйлс босгоно тошно гэдэг бол маш олон одоо ийм
боломж байх гэсэн чи амжилт олж мэднэ одоо өөр ямар ч боломж байж мэднэ одоо тийм учраас би бол сүүлд одоо ямар хэмжээнд хүрнэ гэдэг ийм ч бол одоо тийм болны бодоогүй ер нь урдаар оролцож иж одоо ойлгож иж хийж иж одоо нэг алхам юм шиг явж иж одоо дахиж үүсэх тийм ойлгох тийм санаатай чи явж байгаа тийм. Тэгээ танай компани одоогийн судалгааны чиглэлээ бас ингээд хэлж болно уу? Болно. Одоо энэ ChatGPT мэдлснээс үлээр одооний энэ ChatGPT-ний тойронд явж байгаа адлыг бол ерөнхийдөө хоёр их давхаргаанд хувааж байна. Нэг нь бол одоо яг энэ ChatGPT шиг мэрэгдлийг судалж одоо тэрийг улам төвлөржүүлж байгаа юм чиглэлүүд одоо Америкийн OpenAI ч болог одоо манай улсын одоо саяхан DeepSeek ч болог энэ бол нэг давхарг юм. Бас нэг өөр нэг нь бол нэгэнтээ байх мэрэгдлийг ашиглаад одоо ярангуй энэ мэрэгдлийн соёрн дээр бас edit өөр мэрэгжил юм уу өөр одоо ийм дээр юм бичиж одоо код бичиж эдгээр мэрэгдлээ бол жинхэнэ ботын асуудлыг шийдвэрлэх юм нэг хэрэглэгэн болох. Энэ бол бас нэг нөгөө нэг давхар их гэсэн. Одоо манай одооний компани бол хийж байгаа бол 2 дугаар давхар яадлыг хийж байгааг ойлгож шүү дээ. Одоо жинхэнэ open source-ны AI-ны жагууруудыг ашиглаад ярангуй энэ бол ашиглах нь 1-р алхамжтай. Ажиглахын соёрн дээр бас edit одоо өөрийнхөө дата суурилж яжны засаг сайжруулах юм уу өөр бас edit чадамжийг нэмжиж одоо манай боттой шийдвэрлэх гэж байгаа асуудлыг шийдвэрлэх юм одоо application юм хэрэглэгээний юм одоо жоохон бүтээн шүү дээ. Тэгээд одоо манайс ердөө мөн хийж явах нь to be гэж байна. Одоо to be бол to business одоо компаниудтай харьцаж одоо компанийн зарим хэрэглээний асуудлыг шийдвэрлэж өгч байгаа гэсэн үг. Одоо to say бол одоо манай ерийн үний хэрэглэдэг ийм аппликейшнүүд бол одоо хэрэглэгчид танд туссан шүү дээ. Манайс одоо хийж байгаа бол компани танд туссан ийм хэрэглээний хийж байгаа хантай. Тий. Нэг бүлэг одоо Бээжинд байгаа нэг хэдэн компанитай хамтраад одоо тэднээс үйлчлэгээ хангааж штэ. Тэднээс манай хэрэглээний их л туршиж хэрэглээ одоо дунд нь edit-д нь одоо сайжруулах чухалтай юм уу юм тийм манус эргээд одоо оролдоод ингээд алхамаар энэ сайжруулж явах хэрэгтэй. Гэвч одоо бас л тийм хаттай AI мэрэгдлийн хөгжөлт бол маш хурдан гэсэн үг. Манус нэг жилийн өмнө манус шийдвэрлэжсэн тэр асуудал хаад одооний шинэ AI авчлууд нэгтэй асуудал биш болчихсон ч байна мэднэ. Тийм учраас жоохон мань хэрэглээний зүйл жоохон ямар хэрэглээний хийвэл таархийн жинхэнэ одоо ашиг тус бүтээхийн энэ бол бас одоо тасралтгүй хөвөрж байгаа зүйл. Ер нь одоо нийгэм бол ердөө тийм а чи 3-5 жилийн дараа амар болно гэдэг төгсгөлөхэд их хүчрэх гэсэн үг. Сайн ус та нэхэдэн аппликейшн хэлж өгсөн. Дахил одоо таны аав ээж л их алсын хараатай сая та хэлж ирсэн шүү дээ. Тэрнтэй адилхан одоо өсвөр настай хүүхдүүд одоо энэ AI юм хэмэл оюун ухааны талаар ямархуу нэг юмыг одоо эхэлж сурж байгаасаа гэж та нэг санал болгол. Жишээлбэл дээр нэг энэ хүнээ хэлхий сонсвол computer science энэ талаар заавал ойлголттой байх хэрэгтэй одоо хүүхдүүд залуучууд гэжсэн гэдэг талаар таас ямархуу нэг мөрөгжил хичээлийг танилцуулсаар. Тэгээд нэг би бол өөртөө нэг боддог ш та. Хүн одоо нэг юм сурвал ярангуй сайн аа. Сурахад ярангуй маш сайн тал олон байна гэвч заавал сурах болохгүй бол яг хүний нэг ямар нэг сандрааж их тийм ухаатай шиг. Учир нь ийм манайсын багаас аваад ийм нэг үжилт яваад л гэдэг ш та. Компьютер сурах болохгүй, хойл чад сурах болохгүй, англиар сурах болохгүй. Жамаг сүүлэн бас бүгд сураач шүү дээ. Ийм аа сураагүй хүмүүс нь бас л өөр амьдралаа хийгээ явж байгаа шүү дээ. Тийм учраас тэдгээр хүмүүс их дарамт өгөөд чи одоо сурахгүй маргааш чи одоо бүр нийгэм болох болгосон гэх ингээд хэлэх бас их бодтыг нийцгүй шиг. Тийм учраас энэ нэг тал. Тэгэхээр нөгөө нэг нь бол заавал сурмаас ямар нэг ашиглах хэмжээнд хүрнэ гэсэн юм биш та. Нөгөө гар утас хөгжөөд одоо хүн болгоно настай хүн бүр гар утсыг хэрэглэж чадчих шүү дээ. Тийм ба. Тийм учраас заавал хүн тэрийг сураад тэр хэмжээнд хүрэх биш. Харин энэ аппликейшных нь энэ хэрэглэх тэр шаардлага нь доошлоод аяндаа доошлоод улам хэлбэр болоод хамаг сүүлд хүн болгон бүр тэрийг хэрэглэх боломжтой хурж ирж шүү дээ. Тийм учраас AI ч гэсэн ялхан заавал ямар юм сурж байгаас тэр чаг гүйчиж авах биш шүү дээ. Харин AI сүүлийн үед төлдөр болоод ямар ч хүн бүр тэрээс ашиг тусыг олж хүртэх юм боломж бол ярангуй хурж ирнэ гэж бодож байна. Ярангуй энэ бол ингийн хэрэглэгчд авчлаа шүү дээ. Гэвч одоо жинхэнэ өөрөө нэг юм бүтэх санаатай одоо ийм залуу хүүхдүүд юм уу бас өөрөө ингээд сэтгэж бодол хийж байгаа хүмүүстэй очлоо ярангуй одоо урчлаад юм уу илүү хөдөлгөөгөр одоо ийм хамаа бүх юм хөдөлгөөний суралцвал сайн шүү дээ. Одоо бол материал дэндүү олон болчих. Тийм учраас ямар нэгэн онцгой сайн хаа гэж өөрөө тийм одоо миний үчир хамаагаар дээр ашлаа нөө одооний байх нэг яг ашиглаж сурвал сайн. Одоо миний хувьд авчлал би бол баг нэг өдөртөө нэг яатай бас нэг дутуудаа бас нэг хэдээр 100 илүү удаач ингэж асуулт хариулт хэлбэр тэнтэй ярив
асуудлын үрдэнтэй хамт ингэж шийдэж штэ. Энэ бол нэгдээ миний амьдралын дотор болшгүй нэг хэсэг болчих гэсэн үг. Одоо тэр дундаас чи ярив юм олж мэднэ. Одоо чи ямар нэг мэрэгжлийн сурч тэрээр шууд асууж болно. Эсвэл тэрээр чамд нэг бүлэг материалуудыг чамд санаачилж болно штэ. Одоо нэг яг бүр чанаа бүр өөрөө тэр хайлт их чадамжтай учраас тэр чамд хайгаад өөрийн тэр чамд хоромжтой гэсэн юм чамд сайхан ягөөдөг шүү дээ. Тийм учраас миний үгээр илүү өөрөө яг хэрэгжилж иж болно. Хамгийн үнэтэй яг хэрэгжилж их тундаа энэ боломжууд бүр гарч ирнэ гэсэн үг. Тэгвэл өнөөс босод одоо бас шууд энэ сурах юм уу ашиглагдлаар авч хэлвэлээ. Манай улсын одоо улсын дотор бол Bijang гэж шүү дээ. Билибили. Тэр дотор бол эрвэн яйна амаатай ийм хичээлүүд өрн байгаа өнцөг хичээлүүд. Гэмэртэн жаажгаа багш нарууд нь бас их өндөр дэсийн тийм шинжилгээтэй шийдлэг ухаанд өөрөө ирж жаажгаа юм их олон байна шүү дээ. Тэр дотроос хайвал бас их гоё тийм хичээлүүд алднагаа бодож байна. Улсын дотор бол жирхүү байж та. Жирхүү бол ердөө компьютер ордог хүмүүс их төвлөрдөг газар. Тэр дотор шин яйна амаа бүх юм мөрөглөд бол бүр их өргөн дэлгэр ярилж жаадаг гэсэн үг. Энэ бол бүр юутэй бол бүр ашиглаж болно. Хоёр давхар хавааж болно. Нэгдүгээр давхар бол шин юу болж байна гэдэг их ойлгоно гэсэн үг. Энэ бол одоо чи ингэ сайн хэлсэн шиг олоо юм одоо сайт муу энэ юм бүр ойлгож болно шүү дээ. Гэвч одоо жинхэнэ яаж бүтээж байна гэдэг энэ яран жижиг сажиг зүйлсийн ойлгоно бол хашлаг гүнжирээд одоо өгөл юм уу нэг очиж одоо эсвэл кодын очиж үжиж шүү дээ. Энэ бол үнэндээ тийм олон юм өчөх хэрэггүй гэсэн үг. Харин өөрийн нэг болно чамд тохирнох хэвээр тэр нэг хөдөн кодыг аваад тэрийг голдоо их чаг зарчуулаад хөөчөдлөмөр зарчуулаад тэрийг очиж сурч ойлгох төр байна. Тэгвэл жинхэнэ юм бүтээнийг бол чи альтер хэмжээнд хүртэл одоо сурч идэх юм уу эсвэл өөрөө ордог хэрэгтэй шүү дээ. Гэвч өнгийн хүмүүсд авчилвал яаж сонирхолтой яг ажиллаад юу хийж болно гэдэг тухай тийм сонирхолтой хүмүүс бол одоо тэр нэгдүгээр давхарх нь одоо голдоо шин юу гарч ирж байгаа юм ямар хэмжээнд хүртэл өгжиж байна юуг хийж бүтэх боломж гарч ирж байгаа гэдгийг илүү анхаарч байвал бас болчихно. Тийм. Одоо хиймэл оюухан гарснаас дараа бол одоо дуу урлах тэгвэл одоо шүлэг зохиол энийг л одоо уран бүтээлчс дутуугүй зохиод болцсон байна яавал тий тэгээд хүмүүс бас одоо санааширж ин дараа нь бүгд хүн ажил алдна уу олон төрлийн ажлыг бас орлох боломжтой болж байна. Энэ талаас санааширл та ямар үжилттэй байдаг вэ? Боломж ярангуй байна. Одоо жишээлбэл хэлэхэд одоо манай OpenAI нэ жихрал Sam Altman гэж байна шүү дээ. Тэрний нэг хэлсэн үг нь бол 2035 он болоход хүн болгоно бүр бүх одооны бүх хүн төрөлхтний хамгийн шилдэг юм оюуханы юм чадамжийг бүрий тэр ашиглаад ажил хийлгээд дийлэх боломжтой болно гэж хэлж штэ. Одоо иймэрхүү хэлж байгаа жишээнүүд маш олон байна. Тийм учраас бол нэг 10-20 жилийн нэг энэ чав хочноос авч хэлэхэд бол AI чухам хөгжөөд ямар хэмжээнд хүрнэ энэ нийгэм манай байж байгаа нэрсэн төлхийг ямар хэмжээнд хүртэл өөрчилнө гэдгийг бол одоо тийм тодорхой таахын аргагүй гэсгөө. Гэтэл ямар ч боломж байна шиг Америк жирэмс шинжлэх ухаанд их санааширдаг шиг AI гарч ир бочоод хүн төрөлхтний эзэмчих. Энэ бол муу тишээ өгчих боломж нэ. Тэгвэл сайн тишээ өгчих боломж нь бол бүх хүн төрөлхтөд чөлөөлчих. Манай хүн төрөлхтний шууд юуны шин чагаранд ороод одоо ажил алдах хэрэг биш. Ердөө ажил чухал болчих. Ийм боломж бас бүр байж мэднэ. Тэгвэл одоо дунтах шатн бол одоо маш олон ажлын орлон гэвч бас энэс болоод маш олон ажил алдах одоо ийм боломж. Тийм учраас чухам ямар нэг байдалд нь орно гэдгийг бол одоо төсөлийн хараа бүр байхгүй шүү дээ. Камертаа яг хорхон хугацаанд авч хэлэхэд бол нийгэм лав тим ихөр барин өөрчлөгдөхгүй шүү дээ. Овгийн байдлаараа байгаад л байна. Тийм учраас миний батхан хаашил хүмүүс одоо ямар мэдлэлээр байсан бол тэр юм жалгаа хийгээд дахиад тэр үед нь ямар болно гэдгийг тэр үед нь үжин гэсэн үг. Тэгээ тэр үед нь хэрвээ гэвч одоо олон хүмүүсд шүү дээ хаашил мэрэгжлэгдээ ердөө хүн эзэмж байгаа учраас хүн төрөлхтний жисэж таашил хүн төрөлхтнийг ашигтай юм бол энэ нь жанхрах бэрий эзэмнэг ойлгож байна. Жишээлж авч бол одоо хэрвээ хүн төрөлхтний адлах чухал болчих шүү дээ. Хүн төрөлхт чам яаж өдрөө мөрөндө эсвэл хүн бүр ажил алдчихгүй яанда. Энэ тухайс хөгжиж байгаа хүн байна. Жишээлбэл бас л OpenAI гэж жишээлхэд OpenAI нэг UBI Universal Basic Income гэсэн тийм нэг төлөв төсөв байна. Тэр нь бол юм дагвал бүх хүн төрөлхтний үнс чалан өгнө. Тийм учраас энэ дамжаад юу хийхгүй байдал дараа нь улсын албатай шиг нэг чалан олон гэсэн үг. Тэгээ тийм учраас жишээл адахта амьдрах юм талаар өнгөрж оролцдог шүү дээ.
Коучдаа чи ямар байх хугацаанд юу хийнэ жоохон юу гэвэл утга болготой гэдэг талаар одоо хаад өөрөө сэтгэхгүй болох магадгүй. Одоо ингэж бодлогоошоо санаатал сэтгэж байгаа хүмүүс байна. За өнөөдөр бол жоохон хэм бол явахаа нэгшин чөр аяллаа. Нийгмийн шинжилгээ ухаан сурсан хүний хувьд л одоо байгаль техникийн шинжилгээ ухаан сурсан хаас маш олон юм ойлголоо, шинэ танилт ойлголттой боллоо. Тэгээд таас цаг заваа зарчуулаад манай нэвтрүүлэг цаацсанд баярлж байна. За танд баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн анхны цачин Баян Жаргал ахтан баяртай. За баярлалаа, баяртай. Баяртай.